Сайн бяцгаана уу? Мэдээллийн систем гэдэг нь ердөө л өгөгдлийг оролт болгон авч түүнийг боловсруулад хэрэглэгчид хэрэгцээтэй мэдээлэл буюу гаралт болгон гаргах үйл явц юм. Жишээлбэл дэлгүүрийн касс дээр баркод уншуулахад оролт, систем үнийг нь тооцоолж боловсруулалт, эцэст нь танд баримт хэвлэж өгдөг гаралт. Энэ бүхэн хэрхэн ийм нарийн зохион байгуулалтад ажилладаг вэ? Үүний нууц нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд бий. Орчин үеийн мэдээллийн систем дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээрт хүний нөөц буюу people нь системийн хамгийн чухал хэсэг. Үүнийг хоёр хуваана. Мэргэжилтнүүд ба хэрэглэгчид. Өгөгдлийн нөөц data resource. Үүнд өгөгдлийн сан буюу database. Мэдлэгийн сан ба knowledge base орно. Гуравдугаарт програм хангамж software. Системийн үйл ажиллагааг удирдах зааварчилгаа. Дөрөвдүгээрт техник хангамж, бит төхөөрөмжүүд, компьютер серверээс гадна баркод уншигч, принтер, хяналтын төхөөрөмжүүд бүгд үүнд хамаарна. Тавдугаарт сүлжээний нөөц, network. Харилцаа холбооны шугам, утасгүй сүлжээ ашиглан системүүд хоорондоо холбогддог. Ингээд дүгнэхэд мэдээллийн систем гэдэг бол зөвхөн компьютер биш, харин техник, програм, өгөгдөл, сүлжээ болон хүний нөөц юм. Эдгээр хэсгүүд хоорондоо нягт уялдаж байж систем бүтээмжтэй үр ашигтай ажилладаг. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа.